Байцгаана уу? Ноологчуудаа хайртаггүй мэдчилгийн үргэлж үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа дүүргийнхаа төрх таскаас үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэж байна. Өргөн дэлгэр Монгол эх орондоо бүл нэмж, өргөө гэрийнхэн хойморт эргэлэн тоглох, энхрээ бяцхан охин өрөө энгэртэй нааж, эсэн минь амарчсан хайртай дүү лавх сайхандаа халуун баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал хөсөн, ихч тэгш жаргалын зүгээс илгээсэн их гоё мэдчилгээг бид уламжлах гэж байна. Хамтдаа дотогшоо орж, эрхэм ээж болон бяцхан өрийн баярт мөчийг олццгаая. Мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаар үргэлжлүүлэхээр төрөх тасаг дээрээс лавх сайхантайгаа уулзаад байна. Юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе бас эсэн минь дамуржиж инхрий хөөрхөн охин өрөө энгэртэй наасан халан баяр хүргэе. Баярлаа. Ямар гоё. Би мэдлэн давгүй юу? Сайн хоёулаа сайн. Заашгүй дээ. Тэгэхээр өргөө цагаан гэртээ өнөөдөр бас өнгө нэмж их гоё бүл нэмсэн гэдэг сураг дуулаад гинтийн бэлэг дамжуулахар хөрөлцөн ирээд байна. Тэгэхээр бас хиддэх өрнөө гэр бүлээ тавч танилцуулаад манай 3 дахь хүүхэд хүүхдтэй болсон байгаа. Тэгээ өчигдөр 6:50-д төрсөн, яг тоггүй хэр төрж таарсан. Хав харанхуй төрсөн. За тэгвэл өстө харанхуй үчиг гэрэлтүүлж өргөө гэрцтэй нас гэрэл нэмж охин өртөө болсон онцгой мөчөд тань их гой цэцгийн боглоогоор гинтийн бэлэг барьсан байна. Ер нь хэнийг гэж бодож байна? Намайг уцаар залгаад хэлэхэр тэр л болов гэснийг таамаг байна уу? 3 хүн бодсон. Нэгт нь нөхрийгөө юм болов, хоёрт нь найзууд байгаа юм болов, гуравт нь ажиллах нэг юм болов. Тэгэхээр бас нэг биш нэлээд олон таамагтай байгаа учраас эхлээд эргэлзээг нь тайлах үүднээс хөтлөгч нь танд их гоё ирсэн мэдчилгээний үгсийг нь уншиж өгье. Тэгвэл бэлэгний эзэн их тодорхой болох байхаа гэж бодож байна. Эгчээс минь ургасан эрх хонгор цэцэг энгэрт нь эрхэлж нэлхарч энэ орчлонд түшиг минь болж заяасан эрхэм хайртай дүүдээ их чинь халуун баяр хүргэе хэмээн хаягэлсэн байна. Орчлон гэрэлтүүлэх охин өртөө болно гэдэг чинь дэндүү гоё шүү миний дөө. Энгэртэй нааж элгэндээ тэрвэрч өвөр дээрэн буулгалгүй өөрийн хүүхдүүдээс дутаалгүй өсгөж өндийлгсэн эрхэм хайртай дүү минь хэдийнэ 3 хүүхдийн ээж болчихлоо шүү. Чамдаа аз жаргалыг хүсье. Тулгын 3 чулуу шиг хайртай өрстэйгээ хантайгаа гэр бүлээрээ аз жаргалаар бэлхэж байгаараа хордон тэнхрээд гэртээ хортой хараарай их чинь хязгааргүй хайртай шүү хэмээн нагаз ихч тэгш жаргалаас нь илгээсэн байна. За тэгээд энэ гоё цэцгийн боглог ихчийн хайр инрэл шингээж охин өрийн энгэртээ нааж авсан эрхэм ээж танд баяр хүргэж гардуулъя. Дэсэн чахан тодордоо тэггүй хөрхөн саатан өмчмөрөө саваа. Тэгээд ер нь бол төсөл үг байна тийм үү? Ер нь бол найзуудтай юм болов уу гэж бодсон. Төсөл хүмүүс маань яг ээж маань 7 дүү. Ээж маань 2 эмэгтэй дүүээс эрэхтэй ард өнөртэй. Тэгээд яг ээжс минь өөрсдөө тийм ихчээдэг. Тэгээд ихчтэй зөндөө хайртай шүү. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Уяхан болчихсон юм биш. Тэгээд бас Монгол түмэнд нэг сайхан үг байдаг шүү дээ. Нагцыг 80 хүртэл нал гэдэг. Тэгээд их чинь утасны цаанаас бас хоолгон зангирангуу хөөрхөдөө миний үр чинь бүр халуун баяр хүргээд их чинь гүгээд очичмоор байна. Гэхдээ энэ гоё дурсамжийг бас цаавал бичлэг болгон хадгалмаар байна гэсэн. Тэгэхээр бас таныг бас үрээс минь үүрцгүй өөрийн маань охин шиг өссөн гэж байсан. Тэгээд орчлон гэрэлтүүлэх охинтой болсон халуун баяр хүргэе. Тэгээд танаа өргөө гэрт аз жаргалыг хүсье. Баярлаа. Ямар гоё. Та нартай ч гэсэн ажлын дээр амжилт хүсье. Мөн алах дүүргийнхаа төрөв тасгийн хамт олон үнэхээр баярлалаа. Үнэхээр мундаг хамт олон байсан. Яг гоё шин төрөв тасаг төрсөндөөс баяртай байна. За тэгээд Монголын өрс маш олон болтгоо гэдэг дугаараа жаргая. Амхан ганцхан биенд минь аз жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтаан ивэсэ инхи хорхон өрс минь ээждээ ирсэнд баярлалаа.